Яагаад ингэсэн гэж асуух хариулт нь юу вэ? Гомдлоо байж шүү дээ. Тий ойлгомжтой шүү дээ. Яагаад нь ойлгомжтой шүү дээ. Яагаад нь яг гэж хэлдэг. Ойлгомжтой шүү дээ. Юунд ингэж асууд. Эсвэл яагаад ирсэн гэхээр яах вэ? Салах гэж байгаа. Тийм яг үнэ салах гэж гэх шууд айгу шууд юмудаа шууд хэлчихдэг. Тэгэхээр ойлгох яагаад гэдэг асуулт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр манай төвийг зорж ирэх болсон шалтгаан нь юу вэ? Тэгэх юм бол нөгөө чинь хоёр нэг асуудалтай юм аа. Тэр манай их ойлгодгүй намайг хатаад байдаг эсвэл нөхөр эсвэл манай нөхөр айгу асуудалтай байнгын гэдэг ингээд асуудал байна. Тэгэхээр ингээд ямар шалтгаанаар энэ талаар та юу гэж бодож байна гэдэг дандаа яг бодлууд тэр яагаад гэдэг өгүүлбэр ашиглах байна. За яагаад энэ шалтгааны хариуд нь юу гэж хэлдэг? Ямар шалтгаанаар өнөөдөр танаа манай төвийн зориод ирэх болов гэхээр юу ч хариулах вэ? Асуудалтай. Асуудалтай. За асуудал нь юу юм бэ гэж яриулна шүү дээ. За тэгвэл бүгдээ жишээ хэлээ л дээ. Юу гэдэг асуудал нь? Юу ч хариултгүй танд. Гэр бүлийн түүхийг гэж хэлдэг. За юунаас хэлдэг юм? Танилцсан цагаас эхлээд өдөрмөд ингэж ажиллаж байгаа, сурж байгаа, тэгээд багчуулсан. Тэгээд хүүхэд гаргасан, амьдралын явц техник үсэн байсан, дараа нь гэдэг болсон, зөвхөн оноос гэдэг болсон. Түүгээр ярьж хэлдэг. За таалаа түүгээр сонсдог байна. Тийм гоо түүгэн дундаа асуудал хязгаарч хэлснээр ярьдаг уу? Ярьдаг. За юу гэж ярьж хэлэх вэ? За яг хүүхэд гарснаас хойш манай нөхөр гэлээ. За тийм бол одоо ихнэр нь ярьж штэ энэ тохиол хүүхэд гарснаас хойш манай нөхөр яадаг болсон гэж хэлдэг юм. Зан өөрчлөгдсөн. Аригтаа суудаг болсон. Гэр бүлээс гадуур хин ингэ шохоордог болсон. За тийм бол ихнэр нь ингэж яриад гомдлоо ярьчлаа штэ. Тийм бол одоо нөхөр нь яг нь тэр үзэл бодлоо бас хэлэх хэрэгтэй болно штэ. Тийм бол одоо тэгвэл ихнэр нь за ойлгоо таны бодож байгаа шалтгаан нь бол энэ юм байна. За одоо нөхөр рүү шилжүүлэх гэдэг чинь юу шилжүүлэх вэ? Нөхрийн сонсдог. За энэ тал дээр манай нөхөр нь юу гэж бодож байна вэ? Яг таны бодлоор энэ яг энэ асуудлыг та юу гэж бодож байна вэ? За тийм бол нөхөр юу гэж хариулах вэ? Хотлоо юу гэх юм? Энэ хотлоо ярьж байна. Энэ хотлоо ярьж байна. Ихнэр бол би ажилдаа явж байгаа чинь ажлаас ороод ирэхээр өгөлдөг, хаацдаг. Нөгөө чи ороод ирэхээр хаацдаг, ажил хийдэггүй, ганц ажил хийж байгаагаа ингэж тий. Миний одоо юу гэдэг тусгай байдал халтжээ тий намаа бүсгүй. Амьдралын төлөө зүтгэж байгаа яг үнэ. За яг ингэдэг. За тэгэнгүүт юу гэхээр тань хоёулын үзэл бодол яг да. Тийм. Ажил цалингийн картыг өвчөөд авсан цалингийн карт хоосон байдаг тийм ердөөсөө хамгийн том асуудал тийм шүү дээ. За. Тэгэхээр ингээд ингэнгууд яг үг асуудал энэ хоёр талаас нь харж байна уу? За нэг нь бол яг үг нөхөр оройж ирдэг болсон тийм бүгд гарснаас хойш сонирм болсон. Нөгөө хүний хувьд хүн хичээгээд ачин тэрийг өдөөсөө олж хараагүй. Гэдэг хоёр гомдол ингээд ойлгомжтой гараад ирлээ. За тэгвэл энийг нь яриулнаа. За тэгвэл одоо үргэлжлүүлээ хэдэл хараа юм байна. За их дээр нөхөр за энэ асуудал за асуудал юу гэсэн чинь сая ярьлаа шүү дээ. Эхнэр болохоор юусэн бэ гэхээр оройцдаг. За нөхөр бол оройцдаг. Эхнэр нөхөр эхнэр болохоор юу гэж бодож өгөхөөр өдөөсөө хүндэлдэггүй. Эсвэл тий ойлгохгүй. За ойлгохгүй гэж. За ойлгохгүй ингээ асуудал нэмэ. За тэгвэл одоо бид нар юуг нь асуух вэ гэхээр хамгийн сүүл энэ мэдрэмжийг ийм болсон үйл явдлын талаар ярина уу? Одоо яаж ч нөхөр шууд хэдэл үйлчлэл рүү л. Тэгэхгүй мэдрэмжийг нь асуугаа л байвал ингээ үргэлжилсэн үгийн зөв дуусахгүй. Тэгэхээр шууд за тэгвэл одоо ингээд ойлголоо. Тэгвэл хамгийн сүүлд болсон за эхнэртэй одоо эхнэрийн харцаа таны гомдсон дээр хамгийн гомдсон ийм үйл явдлын талаар та ярина уу? За тийм бол эхнэр юу гэж ярьдаг?
Яана. Тэгээд бүлэгчрээс болсон юм шигтэй. За сүүлийн үйлчлэл яасан бэ гэхээр за хамгийн сүүлд хизээ гэх үү? За сарын өмнө зодсон байх нь тийм үү? За. Оо за яг үнэ. Зодсон шал юу ариг уулаа гэсэн чинь яг нөө. Зөвштэй яг ийм юм болтой шүү дээ. Тэгээ бүгдээ одоо бүгдээ ийм сонссон шүү дээ. Тэгээ анхаадаа сонсож ингээд яах вэ? Яг л ингэж ярьдэн шүү дээ. Яг зөв. За ингээд зодсон гэдэг юм чинь тийм үү. За тийм гоотаа гүйлхэн нэг юм байна. Шууд тэр доор нь бүхний чимээг ойлгож байгаа. За танд энэ үед ямар мэдрэмж төрсөн бэ? Одоо шууд мэдрэмжийг асуу. Үйлдэл дараа мэдрэмж. За тэгэн гот юу гэж хэлхээ? Гомцсон, амар гомцсон. За өөр. Ясаа? Гимсэн тийм үү? Оо тийш дээ. Оо тий яг үнэ гимсэн. За салхий гэж бодсон би ингэж доромжлуулахаа гэх тийм. За яг үнэ. Тэгэхээр салхий гэж бодсон яг нөө бодол нь хизээ гарчсан мэхээр дөнгөж зодуулсныхаа дараа. Дөнгөж зодуулсны дараа штэ. За энэ бас яг нөө өөрчлөгддөг бодол тийм үү. За дөнгөж зодуулсны дараа салхий гэж бодсон. За мэдрэмжинд бол гомцсон байх нь гинсэн өөр нэг зүйл хийсэн юм. Юу гэхээр хүүхдийнхаа хүүхэд байх чинь намайг ингэсэн тий. За хүүхдийн хажууд яг үнэ. Хүүхдийн хажууд одоо тий ээжийг нь зодчих юм гэдэг бол айгүй том доромжлол тийм үү. Тэгэхээр ийм би зүйл хүлээж зөвшөөрч чадахгүй. Ингээд айгүй гомдно. За энэ хоёрыг яриулсны дараа одоо хэнийг сонсох вэ? Нөхөр. За нөхрөөс эхлээд юуг нь асуух вэ? За яг хамгийн сүүлд одоо энэ юу өөрийнх нь хувьд хамгийн сүүлд хүндлэгдээгүй хамгийн сүүлд ойлгоогүй тэр үе чинь хизээ ямар үйл хэлсэн бэ? Ямар нөхөр юу гэлээ? Байн хав. За өөр бас ямар тохиолдолд ойлгоогүй юм шиг байдаг тий. Найз нөхдийнх нь хажууд манай нөхөр шиг ийм хүн байхгүй эндргээл ярьж шүү дээ. Тийм бол хамгийн сүүлд ямар тийм үйл явдал тохиолдсон гэдгийг яриулж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн сүүлд хизээ гэхгүй. За сарын өмнө нөгөө хэрүүлээ ярих уу? За сарын өмнө яасан? За барайхан найзтай уулзсан. Тэ? За барайхан найзтай уулзсан. Тэгээд согтуу ингээ хүрээд ирсэн чинь танаа найз нар гэж ямар юм байсан ингээд яг найзын талаар болон өөрийг нь талаар нэмэх нь өөрийг нь за доромжилсан. За ингэсэн чинь нөхөд ямар мэдрэмж төрсөн? Гомдсон. За яа гомдсон? За гомдсон ба дээрээс нь ууралсан. Ууралсан, бухимсан. За бухимдангуудаа яасан? Төвчээр аваад бухимд одоо нэг ийм загвар байж тээ бухимдангуудаа шууд гарна гэж бодсон. Тэгээд хаад өгөөлтэй шүү дээ. Тэгээд яг өгөр төвчээр аваад зогсон. За энэс бид нар хараа юу гэх юм бид нар энэ мэдээллүүдийг бүгд сонсдог. Тэгэхээр зарим тохиолдож байгаа нь юу бүтцэхгүй сонсох гээд байгаа магадaltaй. Тэгээ энэ ингээд хурцлын яриад өөрсдөө дундаас нь бүтцээ олох гээд байдаг. Тийм үү. Тэгвэл тэгэхээр сонсоод аваад үзэж бүтцэн оруулах гээд байгаа юм.
Эхлээд нэг юм талайхан одоо асуудал нь юу юм? За хамгийн сүүлд болсон үйлдэл нь юу юм? Тэрнээс юу мэдэрсэн? Үйлдэл нь юу мэдэрсэн? Ингээд зэгцтэй яриангууд энэ хоёр нэг нэгээ одоо ойлгож байна. За одоо бид ойлгож байна шүү дээ. Эхнэрийн гомдож байгаа гомдол боломж юм уу? Боломж нөхрийн гомдож байгаа гомдол мөн үү? Мөн. За одоо энэ дээрс юу гэхээр үйлдэлийн илүү тодорхойлно. За энэ дэр ингэж штэ сарын өмнө зодсон арх ухаад за тэгэнгүүт нөхөр юу гэхээр намайг оромжлсан. За доромжлохоор юу гэж хэлдэг юм? Эхнэр нь нөхрөө юу шилдэг болж таарч байна? Архичаа. За авч явж чадахгүй архичмаар. За энэ одоо хэлдэг үгнүүдийг хэлж яах вэ? За энэ архичаа. За архичаа. Ар гэрээ авч явж чадахгүй. Архичаагүй. Аа тэнэмэл дугаар хэлгөөд О найс нартай хайртай тийм. Найстай хайртай. За ийм үгнүүд хэлдэг байна. За нөхөр хариуд ихнэртэй юу гэж хэлдэг юм? Зодоогүй л гэж байна. Яг үг гэж хэлж байгаа шүү. Юу гэж хэлдэг? Би зодоогүй хотлоо ярьж байгаа. Би халамжтай шиг. За энэ нэг маргааны дунд нөхөр нь ихнэртэй юу гэж хэлсэн байж таарах вэ? энэ ч гэдэг чинь зодсон гэдэг нь үстэй. Нэг захад авах зодсон гэж ойлгодог. Гэр бүлийн одоо эхнэр эмэгтэй хүн болохоор нэг захад зодсон гэж ойлгодог. Эхтэй хүн би чамд зодоогүй шүү. Нэг юм миний дэвчээд одоо дуусах би чамд нэг зодоо. Нэг нь алдаад үстэй гэж ярьдаг. Тийм. Чамд аажтай зодсон байдаг. Одоо юм тэр маргаамд юу гэж хэлдэг. Би чамд нэг алдсан чи миний дэвчээд одоо суулаад оромжлоод байгаа. Би ч анхаарууллаа. Би анхааруулаад нэг зодсон. Тэрс чавэрс бэ зодоо. Эхнэр бол аимштай байна. За аавч надад гарч байгаагүй. За тэгэнгүүт эндээс цохих гэдгийг яах нь вэ? Хөл ойлголтын зөрүүнд гарч ирж байна уу? За одоо тэгвэл энэ дээр нэг одоо нэг юу вэ? Би цохоогүй гэж штэ тийм. Зодоо. За зодоогүй тийм. Гэтэ мэд одоо алхсан уу? Нэг удаа загсаг гэдэг юм байна. Яг үнэ. За тэгвэл тэгвэл одоо за ингээс бидний дараачийн алхам юу болж ирж байна гэхээр энэ ойлголтууд юу гэж хүлээж аваад байгаа гэдэг ойлголтын зүрх. Жишээлбэл архичин. Эхнэр бол нөхөр архичин л гэдэг шүү дээ. Нөхөр өөрөө архичин болж байгаа. Үгүй. Тэгэхээр энэ хэлж байгаа үгнүүдийн ойлголтуудыг бүгдээ хоёр талд нь харна. За эхнээс нь за та нөхрөө архичин гэж хэлсэн байх. Таны болоор архичин гэж хэмбэ гэхээр эхнэр юу вэ? Арих одоо хүнийг л архичин гэв. Нөхрийн тодорхойлт юу юм? Би хаяа одоо хүн бол архичин биш ээ. За тэгэнгүүт одоо ингээд дундын ойлголтын зөрүүнүүд гарч ирээд юунаас зурлаад байгааг ойлгож штэ. За энэс юу гэхээр тодорхойлт. За энэ зүйлсүүд нь хамгийн чухал. За энэ зүйлсүүдийн нэг ярьж байгаа нь чухал. Би чамаа одоо тодорхойлт ялангуяа юу гэхээр за энэ хүн зоддог хүн тийм энэ хүчрхийлж хийн тийм хизээж зоддог гэж нэрлэж тийм тэгэхээр нөхөр болохоор би чам цохоо өгсөн ихнэр бол чи намайг аштаар зодсон. Тэгвэл зодно гэдэг маань юу хэлэх юм бэ гэдэг нөхрийн хувьд бол ингээд тийм хүний зодсон баг гэдэг дагтлан задрыг зодох гэж бодсон байна шүү дээ. Ихнэр бол яг нь зодох гэдэг бол баг залгах байтугай толгоонд нь ингэснийг зодох гэдэг. Тэгэхээр энээс та хоёр өөрөөр бодоод байгаа учраас хоёр өөр одоо нэг үйлчлийг хоёр өөрөөр бодоод байна тийм үү. Тэгэхээр энэ дээрээс ойлголтын зүрх үүсэж байна гэдгийг яах вэ? Тодорхойлтуудаар өөрсдөө хэлж. За өөрсдөө хэлж та арчин гэдэг бол миний арчин биш тийм үү тийм юм та харааснийхаа баталж таны бодлоор арчин гэдэг бол айгу амссан үйл арчин гэдэг. Таны бодлоор арчин гэдэг бол байн гайхуугаад юу ч амнаас данаад айгу нэрчээд үгнийг арчин гэж юм байна. За тэгэхээр та хоёр ингэж өөрөөр бодолтой байсан байх гэдгийг нь ойлгуулснараа нөгөө хоёр хүн нэг буруу тодорхойлж ирсэн байна. Буруу тодорхойлж ирсэн байна гэсэн буултууд ирнэ. За окей энэс ингэж яах вэ гэхээр энэ хүн ямар үйлчлээс болоо ямар мэдрэмж авсан бэ гэдээ солилцоод энэ үзэл бодол гэдэг зүйлээ харилцан солилцох хамгийн том үйл ажиллагаа энд явагдаж байгаа. За энэ заримуд нэг өөрчлөлт болно шүү дээ. Өөрчлөгдөх зүйлсүүд байгаа шүү дээ. Би чамд буруу жишээсэн байна. Маш олон бол ялангуяа Монголд гарч байгаа гэр бүл салхины асуудал өгөх цэвэр харилцааны ур чадвар байхгүй. Төсөөлөл.
юуг яаж ярих гэсэн мэддэг болсон. Тэгээ хизээч тэднээс зааж өгч байгаагүй, хизээч тэднэр яаж үзээгүй, хизээч чиний хийсэн энэ сайхан өглөөний цай надад маш сайхан мэдрэмж өглөө би тий өнөөдөр цайгаа уугаад хуралдаа очиад би ярих гэсэн бүх юмаа ярьчлаа хизээч хэлж байгаа. Тэгж хэлэх байдгаа өглөөний цай сайхан байлаа юм чи яах вэ? Чи яг өнөөрөө найзтайгаа гарах чам. Сигэттэй. Тэгээд нэг баг ганц өдөөс нэг хайраа харч болоод байгаа юу болцсон. Чи мөнгө хийж байгаа. Тэгэхээр бид нар өөрөөс ийм гэр бүлүүдтэй ажиллаж байгаа гэдэг аюулсаа санах хэрэгтэй. Тэгээд хамгийн бас аимшигтай нь одоо 20 настай хүмүүс гэдэг чинь тэ хойтой буштай хүмүүс гэж яг нэг 90 оны өөрчлөлтийн үеийнхаа тэр яг 80 оны өөрчлөлтийнхаа тэр үед эцэгчүүд юу хийж байлаа? Ганцхан байж ирсэн шүү дээ. Энэ жаа хаяа явцгүй байхгүй. Тэгмүүд одоо ингэ гэр бүл салбинаас одоо нийгмийн яг үзэгдэл болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ буцаад буур юу гэдэг нь 10 жилийн дараас 20 жилийн дараас гэр бүл салбар огцон буурна. Тэр болтол нь энэ салах гээд байгаа тийм төвчгүй байгаа, ингэхгүй байгаа, харилцаж чадахгүй, нэг нөлөөлөхгүй байгаа хүмүүс яах вэ гэдэг ингээд зөв хамгийн мухаар яаж байгаа гэдэг юу болчих жоох. Зөвлөсөн ингээд явж байгаа нэг ийм мухай зүйл болоод байгаа. Тэгэхээр яагаад энэ хүмүүс харилцааны очдог байгаа юм гэхээр яг эцэгчүүд байгаагүй тэдээс өрдөөсөө ингээд юунаас нь пармаас ингээд уяад орчдөг гэсэн тий. Өглөө гараад оройд нөө хүндийн өстө юу болж ирсэн мэдэхгүй ингээд үлччихдэг нэг ийм үеийнхээ одоо айгүйх ганцаардал донд айгүйх юм айц донд амьдарч байгаа. Тэгээд нэг өдөөс өөрчлөлт бүхэнд хараад зөрчдөг уус автоматар тэгээд бүхэнд хараад муухай хэлчихдэг. Ийм үеийнхэн хоорондоо ингээд байгаа дооштой энэ дэгэндээ хийж чадаагүй зүйлүүдийг хэлэх нь айгүй чухал. Тэгээд орж ирэх нарчин гэдэг. Тэгээд яг үндэ юу хийснээр нарчин гэдэг байгаа юм. Тэгээд тахын бас нэг загварыг харуулъя. Юу гэхээр та нэг хоёр суул зан чанарыг хэлдэг. Хамгийн муухай зан чанар. За залах уу? За хоёр хон. Амиа утсан. За амиа утсан. Энэ эмэгтэйчүүдийн зан чанарууд уу ирчүүд юм. За залах уу амиа бодсон гэдэг хоёулаа зан чанар. Зан чанар. Энэний цаана юу байгаа вэ? Юу хийгээд байгаа учраас амиа бодсон залах уу гэж хэлээд байгаа. Үйлдэл байгаа маш сайн. За тэгвэл залах уу хүн ямар үйлдэл хийдэг болохоор залах уу гэж хэлээд байгаа. Юу ч хийхгүй. За санаачлах хийхгүй юм уу? За юу ч хийхгүй. Дээрээс нь юу юм? Идэвхгүй гэсэн тийм үү? За бэлэнчлэр идэвхгүй гэдэг дээр нь орж ирэх үү? За тэгвэл ийм үйлдэл хийгээд байт юм байна. За тэгвэл энэ амиа бодсон ямар үйлдэл хийдэг? Амиа бодсон. Яг наад чи үйлдэл маш сайн. Өөрөө замцыг угаачаад эхнэрээ замцыг орчдөг. За юу өөрөө юмнуудыг хийдэг. Өөрөө хоол хийдэг. Одоо шууд өөрөө хоол хийж өөрөө мөнгөөр өөрөө дэлгүүр явчаад тэг бүгд юм байхгүй. За ийм үйл хийгээд тахмаар зан чанар. За энэ дээр хүмүүс хоорондоо ялангуяа салах гэж орж иж байгаа хосуудын хамгийн том ажил гэдэг зүйл зан чанарын нэвчлэн ярьдаг уу, үйлдлийн нэвчлэн ярьдаг уу? Үйлдлийн ярьдаг уу? Манай нөхөр өдөөс өөрөө хувцас угаачаад миний хувцас угаадаг гэж хэлээд юм уус манай нөхөр амиа болсон гэж ярьдаг юм. Зан чанарын төлхөө ярьдаг. Оо яг үнэ бид нар өдөөс ухамсаргүйгээр энийг хэлээд байдаг байхгүй. Энэ стан амиа болсон. Айгүй амиа бодсон чистээга дараа та яагаад гэж бодож байгаа ой надаа өөрөө гэдэг үгийг боддээ. Манай гэр бүлийг боддоггүй. Айгүй энэ айгүй залах уу гэж хэлснээр дараа өөдөөс хүүхдийн хавцнаас угаадаг гэж үйлдэл нэртэй. Тэгэхээр энэ хоёр зүйлийг бид ухамсаргүйгээр дараа зан чанарын дандаа яриад байдаг. Гэтэл алийг өөрчлөх боломжтой. Үйлдэл. Энийг өөрчлөх боломжтой, энийг өөрчлөх
боломжгүй. Хичнээн хүний залхуу гэдэг амттай залхуу өөрчлөгдөхгүй. Яагаад энэ хоёрын бид энийг ярьдаг хүмүүст энийг өөрчлөх боломжтой байна? Зан чанар нөгөө игнэсээ нөгөө төрөлөөрөө суулсан. Төрөлөөрөө суулсан юм уу? Суулсан юм уу да. Анаас төрснөөс залхуу хүн гэж ойлгох уу? Зуршил одоо баян хийгээд тэгрэнгууд нөгөө хүн энэ залхуу хүн. Тэгэхээр юугаар бид надад хүний үйлчлийг харангуудаа тэр хүний зан чанар тодорхойлдог. Үйлчлийг хараад зан чанар тодорхойлдог. Тэрнээс биш зан чанарын энэ үед ирээдүйд ийм зан чанартай болох болно гэвэл үйлчлийг зааж өгдөггүй шүү дээ. Яаж үйлчлэл сурсан байх тэрнгээр тодорхойлдог. Тэгтэл бид дандаа яадаг вөхөр эсрэгээр нь яриад байдаг. Үйлчлээсээ биш зан чанараас эхлээд. Тэгэхээр хосуудын хамгийн том хийдэг алдаа юу гэхээр ердөөс үйлчлийг ярьдаг. Чи зүгээр л орж ирэл сайхан те хоолж байгаа хүмүүс нь хоолж. Тэгэхээр хүмүүс нь хоолж чадах уу? Чадна шүү дээ. Тэр хүн анханаас амиа бодсон байгаагүй шүү дээ. Тэгэхээр тэрийг өдөөсөө нэг хосууд мэддэггүй. Тэрнээсээ болоод нэг үйлчлэг ярьсараа биш. Зан чанар ярьсараа тэгээд нэгэндээ бөөн гомдол төрчихдөг. Одоо чи аюул залхуу нөгөө хүн яах юм? Өөрийгөө залхуу гэж бодно. Дээрээс нөгөө хүн дээр гомдно үстэй. Намайг залхуу гэж дандаа хэлдэг. Би юу яах юм? Тийм. Тэгэхээр юу гэхээр нөгөө хүн ч гэсэндээ энэ үйлчлээ өөрчлөе гэж боддог. Яг юу өөрчлөх мэддэггүй. Яагаад залхуу гэдэг нь мэддэггүй тийм. Тэгэхээр энэ дээр юу гэхээр хосууд аюул том алдаа юу гэхээр энийг дандаа ярьдаг үйлчлээ өдөөсөө ярьдаг. Тэгэхээр та бүхэн яах гэдэг нь гэхээр зан чанарын өдөөсөө ялгах ярихгүй. Ямар үйлчлэлийн тэр үйлчлэн тань ямар мэдрэмж төрүүлдэг. Ингээд ирэх юм бол хүн яах вэ гэдэг үйлчлээ өөрчлөх тийм боломжийг бас бүрдүүлдэг. Тэгээ цаашдаа одоо нэг удаа магадгүй буруу үйлчлэл хийсээр тэр туршил болоод алтаа гарсан байж болно. Цаашдаа тэр үйлчлэлийг автахгүй байх боломж яах вэ гэхээр энэ мэдрэмжийг хуваалцсанаар үйлчлэлийг хуваалцсанаар гарч ирнэ. За ингээд бүгдээ үзэл бодлоо хуваалцчих юм байна. За тийм удаа хоёр дахь юм үгүй. Тэд өнөөшөд өмнөд зүйлийг нь яах нь тодорхойлуулна. Эргийн сануулна. Тийм үү. За ингээд ийм үзэл бодолтой хоёр асуултлаа. Эхнэрийн итгэл үнэмшил юу юм? Юунд итгэдэг юм суусан юм яасан? Хайртай гэж суусан байна. Хайртай дуурлаад одоо ямар итгэл үнэмшил хамгийн нөлөөлөх вэ? Сайхан гэж суусан. Хүн юу хийзээ насан туршаа хань яаж сонгох юм бол ямар үнэмшилээр? Ани яг дуулаас очоо. Сайхан амьдралын зам ямар баталгаа байна? Хүүхэд төрүүлэхэд тэр хүн яахгүй юм? Хаяа очихгүй гэсэн баталгаа. Хүн хизээ сонголт хийдэг аюулгүй мэдрэмж авсан тохиолдол сонголт хийдэг. Аюулгүй мэдрэмж. Тэгэхээр юу гэхээр энэ хүнтэй би суувал энэ хүн намайг насан туршид нь халамжлна гэсэн нэг аюулгүй мэдрэмж авах гэдэг шүү дээ. Тэгэхгүй би энэндээ суулаад тэр хүн намайг хаяа явчих гэж бодох үзээж сонгохгүй. Тэгэхээр тэнд юу гэхээр аюулгүй мэдрэмжтэй үедээ яг гэхээр сонголтыг хийдэг учраас эхний итгэл юу гэхээр би энэ хүнтэй насан туршид амьдрал энэ намайг халамжлана гэсэн итгэл. Өхрийн итгэл нь юу вэ? Яг энэ эмэгтэй сонгох юм бол насан туршид энэ хүн намайг халамжилж чадна гэсэн тэр хоёр мэдрэмж үндсэн зүйлсээ дээр тусан. Тэгэхээр тэрийг дахиад сануулна. Тэгээ юу нэг шууд орж байгаа юм та яг танилцсан үе гэж ясны хэрэггүй. Зүгээр харин хүүхэд шийднээс тань явах нь хаана явдیں۔ Дахиад хүүхдтэй юм юу хоёр хүүхдийг ямар зайтай гаргасан те тэгж гарахад ямар санаж байсан гэдэг ч юм уу. Ерхий хүүхдийн талаар ч юм уу те эсвэл цагаагаар талаар ч юм аюу юм. Гадаа шуураа гараад тань ойр тийм байна. Наадам сайхан болсон гэж шүү. Айстай хамаагүй бас хэрүүллийнх нь аль нэг шууд өгөх. Аюу баяр сайхан болсон. Баяр айл гэсэн үг нэг юмнаас болж тэгээд хийж юм бол гэж асуудал үүснэ. Тэгэхээр тэрийг бас аюу мэдрэмжтэй хүүхдийн талаараа аюу нэг асуудал үүсэхгүй шээс хүүхдийн ярьж болно. Харин энэ бүхнийг ярьсныхан дараа тэр итгэлээр илүүгод ингээд яаж дуусаад юм шүү дээ. Тэгвэл та яагаад энэ сонгосон юм бэ? Юунд магадгүй итгэж найцсан? Юунд хамгийн итгэжсэн? Тэгээд энэ хүний юунд таны хамгийн таалагдсан гэдэг зүйлүүдийг асууж явж болох нэ. За тэгээд бас дээрэс нь одоо ингэ төсвөл хэсэг рүүгээ юу гэхээр энэ хоёрын сонирхол юу юм бэ? Ямар хандлагаар хандаад байна гэдгийг нь олж тогтоно.
За нэг яг салхайн төлөө ирсэн байна уу? Тэ хоёлаа эсвэл нийлхийн төлөө ирсэн байна уу? Хоёуланд нэг цаана гараад байгаа оч байна уу гэдэг зүйл дээр. Тэгээд та бүхэн би арга зааж өгнө. За ямар арга вэ гэхээр хэд хэдэн гэр бүлийн асуудлыг үнэлэх аргууд байна. За энэ яаж ч эдгээр нэг юм нэмэлж. Энэ үйлчлээ хэзээ дээр асуулаа. Энэ үйлчлэг хамгийн сүүлийн үйлчлэгч асуусан юм уу? Яг эсрэгээр энэний дараа та хамгийн анх энэ зүйл ажиглагдаж хийсэн үе хизээ вэ? Хамгийн анх энэ асуудал хизээ үүсэн бэ гэж асуувал маш зүгээр бас. Хамгийн сүүлийн хизээсэн бэ гэдэг нь яриулаад сэтгэлийг яриулаад тодорхойлтыг нь яриулаад тийм үү? За тэгвэл энэ асуудал танаа нөхөр оройдог болсон юм хизээс эхэлсэн бэ? Геогод өнөө бүгд төрсний дараа ч л үү те 2 жилийн өмнөөс ч юм уу 3 жилийн өмнөөс ч юм уу бүр анханасаа л ийм асуудалтай байсан те хоёрын сухад нэг ийм асуудал байдаг байсан. Ээж амдаа оролцдог те найз нөхөн байнга гэдэг ч юм. Тэгээд ирэх юм бол хэдэн жил үргэлжилсэн бэ гэх юм гаргаад ирж болно. А тэгээд тэр хоёр бас хэдэн жил үргэлжлэснээс ханах юм бол энэ асуудал хүндэрсэн байна гэдэг бас бүхэн шүү боломжтой гэсэн. За хэд хэдэн асуудлыг тодорхойлох арга зам болсон те. За энэ дээр хамгийн ихний юм юу гэж байна? Генограмм гэж байна. Генограмм гэж юу вэ? Өвчин үү? Өвчний төв. Таних бодлоор юу вэ? Генограмм гэж. За, генограмм гэдэг нь юу вэ? Гэр бүлийн бид нар нэг удмын дэвтэр гэж байдаг шүү дээ. Яг удмын дэвтэр гэсэн. Ургийн бичиг тийм. Ургийн бичиг юу вэ гэхээр илүү мэдээлэл авах зорилго бүхий ашиглагдсан. За би нэг жишээг эндээс харуулъя. За энэ юу гэхээр одоо нэг монголынхаар бол ургийн бичигтэй илүү нэг дээшгээ 5-7 үе гэхгүйгээр аав ээж хүүхдийн 3 үе дээр тогтцоо. Екатерина гэдэг голтноо эмэгтэй тийм үү 29 настай бас 80-аар төрсөн эмэгтэйг жишээлбэл генограмм яаж авах вэ гэхээр аав нь 61 настай толгойн донтой хүн байна. Тийм үү? За аав хамгийн анхны их нэртэйгээ хизээ 77 он гэрэлтэй гэхэлээ ээжтэй. За хамгийн анхны ээж яасан бэ гэхээр 56-аас 92 оны хооронд амьдраад зүрхний өвчнөөр нас орж ирсэн байна. Тэгэхээр юу гэхээр энэ дээр 77 онд гэр бүл болгонгуудаа 82 он буюу 5 жилийн дараа Екатерина хамгийн анх төрүүлсэн байна. Тэгчэнгуудаа 82 онд төрүүлээд 3 жилийн дараа 2 их хүүтэй болсон байна. Тэгээд тэр хажуудалд нь 2 за би тав харагч юм. За харагч. За тэгвэл 85 он 2 их эрэгтэй хүүтэй болоод тэгээд 2 их дүү нь 3 настай байхад ээж аваад салчихсан байна. Салчихсан. За тэгээд 3 жилийн дараа салангуудаа ээж нь 4 жилийн дараа одоо Екатерина хэдэн настай байхад нь 10 настай байхад нь 2 их дүүг нь 7 настай байхад нь ээж нас орж ирсэн. Тэгэхээр Екатерина болон 2 дүүтэйгээ аав дээр өссөн байх юм магадaltaй гэсэн. Аав болон хойд ихтэй. За хойд ихтэйгээ 94 онд суусан байна. Тэгээд хойд их нь дахиад охинтой тэгээд тэр охин нь одоо жиргсэн байгаа. Ийм гэр бүлийн зураг байгаа. За тэгээд Екатеринагийн нэг дүү одоо юутай болсон, хүүхэдтэй болсон болж хүүхэд нас орсон. Ийм зураг байгаа. За тэгээд Эшээ Екатеринагийн нөхрийг нь Майк 37 настай залуу байгаа. Энэ хоёр хоорондоо юу гэхээр хамтарч амьдардаг. Хамтарч амьдраад 2008 онд нэг охинтой болсон. Охин нь одоо 3 настай. Гэхдээ зүрхний өвчтэй. Яг охин нь удам дамжаад ороод ирсэн зүйлээ тийм үү. За тэгээд дээрэс нь хадмынхан талаар охин бол аав нь Адам гэдэг 99 онд нас орсон хүн байна. Ээжтэй Екатерина хоёр хадам ээж Екатерина хоорондоо нэг итгэдэггүй. Аюул тийм асуудалтай. Тэрний шалтгаан юу гэж болох вэ? Екатерина яагаад хадам ээж итгэдэггүй гэж болох вэ? Өөрөө хойд ээжгээ байсан учраас яг гэхээр ээж гэдэг аюу өөрөө тийм хүн дээр хүлээж авдаг тийм гэж болно. Тийм удаа Екатеринагийн ээж нь бас юм бэлгэсэн ихнэр тийм үү. Тэгэхээр бэлгэсэн ихнэр учраас ганц хүн хүүгээ бас ихнэр дүүн гэхээр энэ хоёр талаас яаж хамтарчлалтай учраас шууд нэг юм үйлчлэгсэн юм харилцаатай байдаг гэдэг зүйл нь харагдаж байна. Тэгэхээр энэ дээр юу гэхээр та бүхэн генограммыг мөн ашиглах гэр бүлийн ойр татны холбоосууд хамгийн холбоосууд нь хаана байна гэдэг зураг гаргаж гэж болно. Тэрний ээжийн тэр юм байна. Ялангуяа нэг хатан бэрийн асуудалтай хатан хүрээний асуудалтай гэр бүлд юу ингэ зураг хийчих зүгээр. Тийм бол Екатеринагийн талын хүмүүс хин
тэгээд гэж хол хүмүүс хийн шиг ингээ хамгийн ойр хүмүүс нь тэгэхээр дүүн байх боломжтой гэж шууд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нь яг тодорхойлох боломжоор ингээд генограмм гарч ирнэ. За дээрээс нь гэр бүлийн түүхийг нь яриулж байна. За түүхүүд бол энэ дээр нэг хамгийн сүүл хизээ болсон, хамгийн анхны үйл явдал хизээ болсон гэдэг ингээ гараад ирчих учраас өөрсдөө түүхээ ингээ бичиж болно. Гэр бүлийн түүхийг гэрээ даалгавар гэж болно. Гэрээ даалгавар. Юугаар хамгийн анхны уулзалт боллоо. Дараагийн уулзалт 7 оны дараа 14 гэж үдээсээ болохгүй ихний уулзалтын дээр 7 хоногийн дараа тэдэн цаг болно. Тэгтээ та хоёр өөрсдийнхөө гэр бүлийн одоо түүх зохиогоод ирээрэй. За тэрнэр ингэж хэлдэг. Юу гэхээр өндөр нэг цаас аваад тийм байлаа гэрэгчтэй нэг цаас аваад өөрийн гэр бүлийн талаар зүгээр нэг юм үлгэр зохиогоод байна. Ямар зүйлүүдээ хийж байж болно, ямар талаараа байж болно хамаагүй нөхөр хоорондоо ярилцахгүй өөрөөсөө үлгэрийг зохиогоод ирээрэй. Ингээд үлгэр зохиогоор тухайн хүний дотор юунд хамгийн сураа зовоод байгаа, ямар боломжууд байгаа бүх юмаа үлгэр хүмүүр оруулцдаг автоматар. Тэгэхээр энэ үлгэрийг нь бойл ингээд дараагийн удаа уулзалтын дээр ашиглаад яриулаад тийм энэ үлгэр бол энэ байна. Нөгөөний үлгэрт нэр өгнө шүү дээ. Ийм юм алтан заасан юм шүү. Тэ эсвэл ээж хүүгийн үлгэр гэх үлгэр зохиогоод тэгээд тэр үлгэрээр юу гарчдаг мэдрэмжүүд шиг гарч ирдэг. Одоошил ээж хүү үлгэр байх юм бол ээж хүү хоёр аавыг сандаа байжээ гэх юм шүү. Яг үл аав алсын хоол яваад тэр хүүхдэд анхаарал тавьдаггүй энэ хугацаанд ээж нь хүүгээ өсгөхийн тулд ийм зүйлсийг хийдэг байв тэргээд ингээд яриад юугод энэ үлгэрээр дамжуулаад нөхөр тэрийг хүлээж авах боломжтой эдгээр тэрийг хүлээж авах боломжтой. Хамгийн гол нь тэр хоёр хоорондоо мэдрэмжийн хуваалцах. Тэгэд үйлдэл. Тэр ямар үйлдэл улмаас ямар мэдэрч байна. За заслын гурвалжин гэдэг нэг ойлголт юм. Юу гэхээр маш олон тохиолдолд энэ хоёр хос байлаа шүү дээ тийм. Энэ хоёр хос бол яг зөв шууд хоорондоо асуудал шийдвэрлэх хэрэгтэй. Тэгсэн чинь дандаа гурвалжтэй гарч ирдэг юм. Энэ хин байж болох юм гурвалжтэй. Аав ээж гэж болно. Ах дүү нар нээж болно. Найз нөхдөд нээж болно. Хамт ажиллах хүн байж болно. Бас тест хүүхэд ч гэж болно. Тэ? Хүүхэд ингээд нэг жоо буруу юм шиг гарч байгаа. Аав ээжээ хооронд ингээд мод цаад байдаг гэж байна. Тэгэхээр энэ гурвалжин аль болох тухайн бүлийн гишүүн биш байх тусмаа уул энэ хосол туслана. Тэгэхээр та бүхэн юу гэхээр энэ заслын гурвалжин юм гурвалжтгээд үү. Тэгэхээр энэ нийтүүд яг гэхээр аль болох яг ах дүү нар хамаатан цадмууд энэ гурвалжинд энэ хоёрын хооронд яагаад байдаг? Асуудал шийдвэрлэх тусалдаг уу? Үгүй. Тэсэл ингээд энэ хоёрын хооронд үйл ажиллагааг яриулахгүй өөртөө л дурд нь ингээд бата чамд хичээлээ шүү дээ, намын чамд хичээлээ шүү дээ ингээд энэ мэдээллүүдээс нэмэгдүүлээд байдаг. Энэ хоёрын хооронд мэдээлэл нэмэгдүүлдэг. Тэгэхээр таны зорилго юу гэхээр өөр төрлийн мэдээлэл нэмж авахгүйгээр аль болох энэ хоёрын хооронд мэдээллийг л өгөх. Тэгэхээр та яг тэр хоёр хосын хоолцсон хамгийн минимал идэвхтэйгээр оролцсон. Чи тийх хэвээр байсан гэж үздэй тийм шүү дээ. Аль болох тайван ах дүү нарын тийм хэмжээнд биш. Зүгээр сонсоод чиглүүлээл тэгээ хооронд мэдрэмжүүдээ солилцуулах. Тэгэхээр энэ заслын гурвалжин дээр та бүхэн аль болох идэвхгүй оролцоо багтаа ийм гурвалжтэй байгаараа. Тэгэхгүй бол аль хэдийн тэр хоёрын оролцоонд бол зөндөө олон гурвалжууд ороод ирсэн байна. За тэгээд би дөрмийг баримтлах гэсэн хосуудын групп ярилцлагууд маш үр дүнтэй байдаг. Бол ялангуяа сонсогч хосуудад тэр гурван хос суулгаж байгаа. За та бүхний асуудал өөртөө юу дүнтэй асуудлууд чинь хаанаас эхэлсэн ингээд мэдрэмжүүдийг хуваалцаад тэгээд анх та бүхэн яагаад энэ сонгосон гэдэг тэр мэдрэмжүүд олонний дунд ярихаар хүн яадаг гэхээр нэг тэр төвчээртэй бие барих үгээ цэгнэх нэнийг ойлгох гэсэн тэр шууд тэг зөв үр чадвар ашиглан авдаг хэлцдэг. Тэгэхгүй та гурван ахаа яг тань эхлэелээ. За бүдээр төтөр энэ зураас зурч байна. Шулуун зураас. Та бүхэн автаа зүг ажиллаа явж болно өөрсдөө үлээгээд. Тийм бол бас илүү сайн ойлгоо. Шулуун зураас байна. За хамгийн тунд нэг гэжчээд хамгийн баруун талд 10 гэжчээд зүүн талд нэг баруун талд 10. За тэгээд нэг хамгийн ихний асуулт нь юу гэхээр та одоо нэг энэ хамгийн ихний уулзалтын төсөл хэсэг рүү болоод шүү дээ. Энэ олон зүйл яриад л байгаа чи аль хэдийн 50 минут өнгөрч тийм үү. За би ойлголоо хоёуланд нэг ийм ингээд зурвалч тийм үү. Ингээд зурлаад нэг цаас өгөөд за та нэгээс арын хооронд өөрийнхөө амьдрал дахь сэтгэл ханамжаа үнэлэх хийх санаа өгөх.
өөртөө бас сэтгэл хангамж өгч болно. Нэгээс харах хооронд нэг гэдэг нь би огт сэтгэл хангамж байна, 10 гэдэг нь би бүрэн сэтгэл хангамжтай байна гэвэл та өөрийн амьдрал хэдэн оноогүй вэ? Хосын харилцаан дээр. Тэгэнгүүт хосуудыг оноо өгөн тийм үү? За 5 хүн оноо өгсөн байгаа тий. За тэгэнгүүт та доотлолт нь яг болоор нэг босоод зураас тавьчих шулууныхаа яг болоор. За тэгээ 20% агаар 20 баган гаргаад баган дээр яах вэ гэхээр баруун гар талт нь. За энэ дээр маа за би хосын зөвлөгөөнд үжсэн гэж бодоод би өөртөө 6 болсон бай гэж бодъё. За би хосны юуныхаа хосын харилцаанд сэтгэл хангамж би 6 оноо өгсөн. Тэгэнгүүт таны ихний асууж өгөхөөр та яагаад өөртөө 10 оноо өгсөнгүй вэ? Гэдгийг 6-аас доош нь цууд биш. За яагаад өөртөө 10 оноо өгсөнгүй вэ? За энэ хүмүүс яг одоо нэг хамаг асуудал ярьсан байгаа учраас юу болохгүй байгаа гэдэг аюул сайн мэддэг учраас бүгдийг шасаад биш. За ийм шалтгаанаас болоод өөртөө 10 оноо өгөхгүй байна. Та яагаад өөртөө 10 оноо өгөөгүй вэ? За тийм бол асууд юу ч хэлвэлээ. Би хэдэн жишээ бичиж. Яагаад өөртөө 10 оноо өгөөгүй вэ асууд? Хэрэггүй юм дээр бухимдуулдаг. Өөр бухимдуулдаг. За өөр. Нэрээр хаймаг бас хаваач идэггүй. Бүр жижиг нэг л өөр хэлбэлээр нь хэлэх байгаа. Ерөнхийд нь нэг юм хэлэх байгаа. Яагаад өөрөө хосын энэ өнөөдрийн мад 15 жилийн хугацаанд гэрлэлтэндээ яагаад өөртөө 6 оноо өгч байгаа юм бэ? Гэнгүүт юу гэж хариулна? Сэтгэл за халамж муутай. Харилцааны хувьд те за харилцааны хувьд таахгүй. Санхүүгийн бэрхшээлтэй. За ярилцдаггүй тий. За ийм шалтгаанаар бас би өөртөө 16 оноо өгч байна гэх. За тэгэнгუут нь за энэ бол яг сул талууд нэ штэ. Тэгэнгуут надад та юу гэж асуух вэ? Тэгвэл та хоёрын дунд ийм их асуудал байгаа бол үнэхээр их асуудал байна гэж бодчиход яагаад өөрсдөө 1 оноо өгөөгүй. Дуусах хөнгө минаас шүү байлаа штэ. Яагаад өөртөө 1 оноо өгөөгүй. Тийм бол арайч дээр болоо нэг ганцхан үлрэл хэлнэ. Тэгэхгүй үнэхээр та хоёр асуудалтай байгаа бол тийм үү? Яагаад өөрсдөө 1 оноо өгөөгүй. За тэгэнгუут энэ юунуудаа бичье. Давуулуудаа бичиж штэ. За яагаад 1 оноо өгөхгүй юм асууд. Юу гэж хэлтий? Өөр хүүхэдтэй сайн. Тэ. Энэ хараа юу шүү. Хамгийн гол өөртөө шүү дээ. Тэгэхгүй энэ бол илүү нөгөө хүндээ та хитаа өгөхгүй болоочлаа шүү дээ. Зураг санаж байна. Өөрийнхөө амьдрал өөртөө. Тийм. Өөрийнхөө амьдралыг үлдээд байгаа. Өөрийнхөө амьдралыг нөгөө хүнээ олохгүй. Яг маш чухал. Тийм та өөрийнхөө амьдрал. Тэрнээс тэр хүн таны амьдрал биш шүү дээ. Та өөрийнхөө амьдрал хэдэн оноо өгөхгүй гэж тэгвэл 6 гэж биш. Тэгвэл одоо 10 өшөлтөн нэг би буруу сонголт хийсэн бэ 15 жилийн өмнө нөгөө хүнээс авдаг гэж хэлээ. Эсвэл тэгээд би 15 жилийн хугацаанд энэ үнээл гэж яваад багш намаа өдөөсөө боддгоо байсан байна. Би өөр эмэгтэйчүүдийн хамгийн хэлдэг зүйл өөрийгөө алдсан байна. Би энэ хугацаанд өөрийгөө алдсан байна. Тийм учраас би 10 оноо өгөхгүй гэж хэлнэ. Тэгэхээр эртөө үсэндээ энэ хугацаанд би өөртөө итгэлгүй болсон байна. Би өөрийгөө ч би юу надад хаана байгаа мэдэхгүй. Гэт яах нь ингэж хэлнэ. За тэгэнгუут та түрүүгээр өөрийнхөө өөрийгөө алдсан эсвэл тэгээд эсгэл хангаж байгаа 1 оноо яагаад өгөөгүй гэмэд хүмүүс юу хэлдэг. Би өөр хүүхэдтэй хүн арайч би өөртөө 1 өгөхгүй. Би өөр яг өөр хүүхэдтэй хүн. Өөр юу хэлэх вэ? Амьдралтай. За тэрний үе байр машин ч юм уу тий хамаагүй. За ийм үтэй. За өөр тав маа өөртөө 1 өгөхгүй байх шалтгаан нь адилхан хүмүүс юм шиг. Адилхан шалтгаан байна.
байж байгаагүй маш сайн. Ийм байгаагүй. Тэгэхээр одоо нөгөө хүний өнгөрч эхэлж штэ. Манай хүн чинь бас айгүй сайн хүн байсан. Ах тэ уулзж хаад хүн шиг сайхан бүсгүй байгаагүй, хүн шиг сайхан залуу байгаагүй гэх одоо энэ маань бас юу хэлж байна? Сэтгэл ханамж буюу тэр нэг сонирхлын илэрхийлэл юм уу? Энэ хүн чинь засаад авчвал бас нэг юмтай хүн шүү дээ. Суур фундамент сайн учраас байсан цааныг янзлжуулах гэж шүү дээ. Тэгэх юм бол болох байна гэсэн. Тэгэхээр энэс та бас өөрийнхөө хүсэл сонирхлыг гарч иж болно. Энэ юу гэхээр таны ажил хамгийн том хэсэг. За тэгээ 2 үгүй орчих юм бол заастаа энэ хоёр бас нэг юм хэцүү байгаа юм байна гэж бас ойлгож байна. Тэгэхгүй 5 үгүй 5-аас дээш биш гэх юм уу? За ер нь хосоо юу салгаж байгаа хосууд бол 5-аас дээш бараг өгж орж ирэхгүй. Яг л манай зөвлөгөө дээр ирж байгаа хосууд чинь салхий гэж бодоогүй шүү дээ шин тийм ингээд асуудал шийдвэрлэхийг хосоо явж байгаа хосууд хамгийн ихтэй 7 хоног. Хамгийн ихтэй. Ер нь зөвлөгөөнд ирж байгаа хүмүүс хизээч 8 өсөх юм бол чинь зөвлөгөө аваад ирэхгүй шүү дээ. Тэгээд миний хамгийн уусчихсан 2 үжсэн. Би стандартаас хамгийн дооцогтой. Үүнээс доош газар үгүй байлгүй дээ. Тэг одоо би болмоор ингээд. Тэр юу гэхээр ихэвчлэн одоо бас халиагаа бодоод ирсэн байгаа хүмүүс бол 3-аас 6-гийн хооронд өгөх байх гэсэн таамаглал. Тэгэхээр хэрэг 3-ын төвч юм бол тэр хүмүүс айгүй хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн. Өөрхийн зүгээс айгүй хүчин зүтгэл явахгүй тэр 3 оноос дээш нь явах гэдэг маш зүг. За ингээд асуудал гарчлаа. Тэгэн гол энэ талд нь талууд нь энэ талууд нь давуу талууд нь. За тэгээд энэ талууд нь таны ажил хамгийн том хэсэг. За тэгвэл хаа ерөөс нэг оноо өгөх юм шүү дээ тий. Эсвэл турлаа 3 оноо өгсөн юм. Энэ 3 оноо хэд байвал одоо тэгээ энэ таны өгсөн 3 оноо танд хэд оноо байвал та яах вэ? Цааш нь ингээд бас тестик ханамжтай 50 амрах боломжтой байж асуу. Одоо энэ зэйд нь 3% ингээд бодчихсон та 3. За тэгэн гол энэ хэд гэж хэлэх бол 50-аас дээш гэх ба. За хэд за 6 биш шүү. За 6 оноо. За 6 оноос болгочих юм бол би одоостой нэр олон юм ярихгүй 50 амжих гад байна. Гэж хэлгээд тийм үү? За тэгэн гол одоо манай хамгийн том хэсэг. Юу гэхээр өөрөө өөрийнхөө төлөө өөрөө 6 оноо нэтлэх хичээх. За тэгэн гол яг гоо ингээд цаас хүчлээ хэлж байгаа. Цаастай голоор ингээд зурцсан гэж бодохоор доолх нь 2 талынхаа юм чинь тийм үү дээдлэлт нь зай болчих шүү дээ. Тэнгууд нь за та юу гэхээр 3-ыг 6 болгох 3 төлөвлөгөө бич гин. За та хүмүүс тэмдэглэж байгаа мартчихваа. Би анх сурч байхдаа бартаад аль асуултыг төрүүлж асуух үлээ. Баах нь болохоор тэгэхээр эхлээ та яагаад аргагүй вэ? Дараа та яагаад нэггүй вэ? Тэгвэл энэ 3 оноогоо хэд байлгах хүсэж байна? За 6 байлгах хүсэж байна. Тэгвэл 3 оноогоо 6 оноо болгох таны 3 төлөвлөгөө гэж бичүүлнэ. Халигээд ирсэн байгаа хүмүүс бол энэ хамгийн сүүлийн сонголт. Тэгээ хамгийн сүүлийн оролдлого. Тэгээд энэ оролдлогыг ашиглаж чадахгүй цаашдаа яаж ихтэй найртай хүүхдээ хамтран өсгөх вэ гэдэг асуудал. За 3-6 болгох. Тэгэн гоо нэг тэрнгууд хүмүүс ингэж шүү дээ. Манай нөхөр цагтаа ирж явах юм бол би 6 болгох чинь. Тийм үү гэж яах вэ? Үгүй зөвхөн та өөрөө хийх 3 үг. Зөвхөн та өөрөө. Тэгвэл хүнээс хамааралтай олчих юм бол энэ 6 оноо болох уу? Болохгүй шүү дээ. Цагтаа ирдэг тэгэн гол хаажаа худлаа маялаа цагтаа ирж байгаа ингээл ингээд нэг асуудал үүслээ шүү дээ. Тэгэхээр өөрөө хүлээн зөвшөөрөх нь. За 3-аас 6 болгох 3 хүчин. За тэгэн гол нөгөө хүмүүс чи юу хийх бол? Яна. Битгэхгүй байна. Юу ч хэлэх бол юм. За би 3-аас 6 болгох юм бол ийм юм хий. Анхаарал авах 50 гэж танаад ирж байгаа хүмүүс хэлэх болов. Тэд чи юу анхаарал авах шахаж чаашаа гэсэн байна шүү дээ. Авах гэж байгаа. За би юу хатгаа болъё. Тэ? Одоо энэ гол таг тодорхой хугацаа өгнө шүү дээ. 3-6 болгох нь бол хэдийн хугацаа ирэх бол?
хамгийн багтаа. Сар. За 1 сарын хугацаанд чинь. За 1 сарын хугацаанд 3-6 болох 3 төлөв өгсөн шүү дээ. Хамгийн ихнийх нь би нөхрөө хатаа байна. За нөхөр жишээлбэл юу хэлэх бол? Би орой тоо бол. За би юу орой тоо болж байна. Бусад хүмүүстэй холбоогүй болно. Яа? Юу яасан бэ? Аль бухаа байх хоо за аль бухаа байлээ. За тэгвэл ийм 3 үйл ажиллагааг би сарын дотор хийн. Тэгээд миний оноо 6 болох нь үгүй гэдгийг харъя гэж хэлж штэ. Тэгтээ энэ бол юу гэхээр даа хэрвээ эрэхтэй бол аль бухаа болох гэж өөрөө хэлсэн тийм үү? Тэрнээс ихнэр нөхөр аль бухаа болох юм бол гэх юм тэгээд бодлоо авч. Тэгэхээр хоёр талаас яг гэхээр 2 3 төлөвлөгөөтэй болно. За тэгээд таны юу хийх ажилтны тодорхой болно. Юу гэхээр дараагийн 3 уулзалтанд ганцхан шалгах. Юу шалгах юм? Эм 3 зүйлээ хийж гэнэ үү? Хийсэн чинь ямар мэдрэмж төрж гэнэ, ямар үүдэл төрж гэнэ, нөгөө хүн нь юу бодож гэнэ гэх тийм. За тэгвэл эхний 2-7 хоног нөхөр аль бухаа болоод цагтаа ирнэ шүү дээ. Тэгвэл эхнэрт ямар асуудал гарах вэ? Дараагийн уулзалтын дээр. Шууд эхнэр итгэл хүлээмжшүүрэл заа чи сайхан юм гэлэх үү? Итгэхгүй шүү. За чи жоохон байж байгаа худлаа яриа. Тэгэхээр юу вэ гэхээр одоо харин яах ёстой вэ гэхээр за тавар төлөвлөгөө гаргачлаа. Одоо тэр харилцааны хичээл зааж байна. Айгуу хоолыг зааж өгөх гэж. Харилцааны хичээл зааж байна. За харилцаанд юу хамгийн чухал вэ? Энэ болсон анги байх ч. Болсон за бүгд биш даа. Юу яач. За харилцаа гэж юу юм бэ? Болцоо за оо. Итгэл за оо. Гүнлээ оо. Бага тэгээ бас. Даавэшэн за оо. Майса хүсчээ зүйлээ зөв илэрхийлээ. Оо таас аюул чухал зүйлийг харсан ба шүү дээ. Хүсээд байгаа юм илэрхийлж чаддгүй мэй гэдгийг харсан ба шүү дээ. Майса за харилцаа явж байгаад юу харилцаа юунаас бүтдэг вэ? Ямар зүйлс харилцаа бүтдэг? Юугаар бид нар ойлгох вэ? Үг. Үйлдэл. За үйлдэл батраа яг юу вэ? Метр за харцыг юу гэдэг юм бэ? Нүүрний хойрол. За нүүрний хойрол. За гурван. Би дүнж хэлэхдээ нэг юм ахаараа гэлсэн. Ой, хэвлээс гадна юу лээ? Яагаад ч юуг нь дуурч байна бас үг. Юуг дуурч байна гэсэн дуу ааланы үг. Оо, татаа дуугаад байгаа. За. Мэдрэмжтэй шүү дээ. Бид хамгийн мэдрэмжтэй хүмүүс. Монголын хамгийн мэдрэмжтэй хүмүүс энэ сууж байгаа шүү дээ. Тэр нэрээс юу эргэлзээ авах. За бүгдээ дугуй зурчээ. Одоо би танаас яах гэж нэхэд шалгалт авч байна. За дугуй зураад. Хөөстөө. Богноо шалгалтын дээр дүн тавина. За дугуйгаа зурчээ. Бүгдээрээ зурна шүү дээ. За зурцаа. За тэгвэл энэ 3 зүйл гуруулаад 100% одоо дугуй дотор талбай 100% гэж бодъё л та. 100% бүрдүүлдэг бол аль нь хэдэн хувь гэж бодсон. Дугуйгаар хуваач. Энийг гуруулаад 100% байдаг байна шүү дээ. Тэгвэл үг яриа хэдэн хувь нэ? Дугуйны өнгө хэдэн хувь? Нүүрний хойрол хэдэн хувь? Дотор дугуйгаар хуваач. За бүгдээ дотроо датаараа бичээрэй.
Юу өөртөө дэвтэр дээр бичээрэй. өөрсдийнхөө бодлыг Яагаад тийм өөртөө бодлыг бичээ. Өөртөө бодлыг бичсэн үү? За, үгээр хэдэн үг бодсон? Жаа. Онцгой мөн үү? Нүрний хувьд хэдэн үг гэсэн? 15. Доогны үг хэдэн үг гэсэн? Доогны өнгө? Доогны өнгө жаа гэсэн. За өөр. За энийгээ бол 50 болох шүү дээ. Хэдний үү? Үг 30 байна. Доо үг яриага. Оо, ингэ дүүч. За энийг 10. Доо Нүрний хувьд 10 гэж байна уу? Нүүрний хөлтөө нийлээд болов байж тоо. Нүрний хувьд хэд хин? Би юу одоо Тэндээс 60 гэж. Дүүч гэж. Тэшээ тоогоо бодлоо. 10 гэж. За ятас дончаар 30 гэж хэлэхгүй. За тэгээ дуурайны өнгө хараач. За. 50 нүг яриа гэж шүү дээ. Нүг. Үг яриа чигээр хитэд байна. Үгээр хэрэгтэй байна. Үгээр яг баасан хэрэгтэй биш шүү дээ. Үгээр харин таа гинэ за энэс. Яг энэ хэва босах юм уу? За шууд эндээс санал гараач. Үгээр хамгийн ихний зөвөө гэж гаргаач. Үгээр бид хэлж байгаа үг. Үг. За үгээр асуудал шиг. За чишөөж нөө хэдэл явж байгаа юм шүү дээ. За тэгвэл ийм гэж бодож бид нар одоо яг болж байлыг авах. Оо миний жижиг. За. нийлээ. Оо яа. За биеийн хэл гэдэг маань өөрийн хоригл гэдэг нь хэлж байгаа шүү. Хэл яг хэдэн хувь байна? 7% байна. Дууны үг хэдэн хувь байна? 48% байна. Биеийн хэл буюу энэ өөрийн хоригл хэдэн хувь гэж? За бид нар яасан бэ? Эсрэгээр мэдсэн байж тээ. Бид нар харилцааг ингэж бодож байгаа чинь бид нар тэр ирж байгаа хүмүүс одоо харилцааг асуудал гаргаад ингэ зүг байна уу? Яг юм баах гэсэн бээр нутгалцаа хийсэн. Өөрөөр гараад их цагчаал тэгээд авах юм шүү. Тэгээд яг юу очив? Эсрэгээр нь гарчихсан. Эсрэг гарцсан ба яагаад ингэж бич? Яагаад юм ер нь яагаад ингэж шал буруу болоо ч. Гол юм юм байна. Тэгэхээр хэсэг цагтаа ингэж ярьж байгаа юм байна. Оо яг хэлж ярьж байгаа ч гэсэн би хэл аягүй чухал. За бид нар мэдрэмж гэж нэг яриад л шүү дээ. Мэдрэмж бол нэг одоо аягүй хэрэглэхгүй шүү дээ. Хоолн дээр ч мэдрэмж гэдэг үг байхгүй. Тэгээ бид нар яг баян мэдрэмж гэж нэг ярьдаггүй. Бид нар мэдрэмж гэдэг баг сайн мэдрэмж, муухай мэдрэмж гэж баг өөртөө ч мэдрэмж гэж юу гэдэг нэг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тэр мэдрэмж гэдэг зүйл юу гэхээр 93% дамждаг. Түрүү би хэлсэн шүү дээ айц гэдэг мэдрэмж таны нүүрэн дээр ч шууд илрээд гараад ирчихдэг шүү. Тийм учраас аль болох төр царайтай байгаарай. Дуу хоолойны хөнгөө ингээд айгаад ихэх юм бол хоолой шинжлээ салганаад ингээд явж тээ. Тэгэхээр 93% гэж юу гэхээр таны дотор бай мэдрэмжийг шууд гаргаж ирэх хэрэгтэй юм. Харин тэр мэдрэмжийг чи баттдаг юм нь болохоор 7% үг. Тэгээд хүмүүс ингэж шүү дээ. Ажид нэг асууж чи юудаа уурлаад байгаа юм гэдэг үү? Тэгвэл таавцаа юу дээ? Чи уурлаад байгаа. Миний зөв нэг ямар вэ? Өөртөө амар уурлаад тэгээд би ямар юм. Аа нэг ингэж хаашлаа. Тэгэхээр миний 93% айд би ямар гэж хэлээд байгаа. Би ууртай. Тэгсэн мэт 7% маань юу гэдэг вэ? Үгүй утлаа таас та бүхэн сайн ажиллаж байгаа нэг хосод хоорондоо ярингууд би чам
гомдоогүй. Тэгэхээр яа нэг гомдлоо харагдаг уу? Харагдаг штэ. Би чамаа угаасаа дутахгүй гэж тэгэхээр дутын штэ гэж байгаа мэдрэгддэг үү? Тэгэхээр юу гэхээр бид нар үгээр худлаа ярьж болно. Тэгэхдээ 93% бидний биеийн хилэмж тэр дууны олооны дотор мэдрэгдээд байгаа нь чулааж чаддаггүй. Хамгийн хэцүү. Тэгэхээр тааж тэр хоёрын хоорондоо юу болоод байгааг мэддэг. Тэр хоёр нэг минийхээ юуг нь томдоод байгаа мэддэг. Хамгийн гол нь мэдээд байгаа болохоор яагаад байгаа юм? Үгүйсээ би өдөөсөө мэдэхгүй гэж бодчих. Би өдөөсөө хараагүй сонсоогүй гэж бодчих. Тэгэхдээ тэр хосууд хоорондоо хэлэхээр яадаг вүлээ? Нэг 7 хоног зарлалтай шүү дээ. Ямар 7 хоног? Дөө 7. Хэлгүүд үлээ мэдэхгүй чадахгүй хараагүй юуч байхгүй. 7 хоног зарлалтай уу? Зарлалтай шүү дээ. Тэр хугацаанд энэ 93% чинь бас илгүүл үгүй болсон уу? Үгүй яавч л тэгээ та бүхэн гэхдээ сайн мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээд 7 хоног зарлцсан явж исэн чинь нөхөр ингээл нэг аяа цайгаар төхүүлээд ирдэг ч юм уу те. Эсвэл нэг эхнэр ингээл нэг орой ормороо сайхан зассан байдаг ч юм хураацсан байдаг. Тэгэхээр та юу мэдэрч байгаа тэр өмнөөс те. Оо энэ маань бодож энэ гэсэн мэдрэмж мэдрэгддэг үү? Тэгэхээр тэр мэдрэмж айгүй чухал. Тэгэхээр тэр мэдрэмж нь ичнээс харахчаас хосоод тэр энэ мэдрэмжүүд явж байгаа нэг яа гэсэн сэтгэлтэй. Ичнээ намаа та чистэ нэр өөрөө тийчсэн салнэстэй гэж хийж авсан нөхөр цаана ээш нэг надаас салгаад хоёр хүүхдээ аваад хайчнаа гэсэн нэг юм санаа зовнол дуу болгоно харагдчихээд шүү дээ. Тэгэхээр тэр юмнуудыг барьж авах та бүхний хамгийн том зорилго. Яг дугаал нь хөнгөний үлрэг юм даа тий. Нүдний хацсан яагаад тий. Ичнээ ингэж даачсантэй чимээгүй сонсоод ичнээ юу гэхээр энэ нэрийг үлгэх гэдэг байна гэдэг нь сонсоод байгаа юм шүү дээ. Намаа нэг хайртай гэж хэлж намаа нэг анхаартай гэдэг үг гарах болох гэсэн нэг цаана яваад байдаг. Тэгэхээр тэрийг аюулсаар мэдрээд яг хооронд нь зохицуулт хийх юм бол энэ хоёр тэр явж байна. Тэгээд та хооронд нэг бодож байгаа. Яаж тэрийг мэдэрнэ гэж. Тэрийг гэж мэдрэхэд сургууль дээр хэрэгтэй юу? Аймал бид нар өөрсдөө нэг болмаас цаанаас нь заяагаад хүртнийг мэдрэх хэрэгтэй гэсэн мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр тэрийг сайхан сул тавиад хамгийн гол нь дахиндаа өөрөө бодохгүй те та өөрөө бодоод яагаад энэ цалингийн цалин яагаад гэж бодох юм бол тэгээд өөрсдөө байхгүй дээрээ мэдчих чадгаа. Тэгэхээр та дахиндаа янз бүрийн бодохгүй байх юм бол энэ бүхний мэдрэх юм боломжтой. Тэгээд би тавхандаг энэ тасгал хийлгүүлээ. Тэгээд бүгдээ амарцгаая. Тэгэхөө 20 өөдөөс асууч. Өөдөөс асууч. Тэгээд бас амлаа бүр ийгүүлээ байж. Энэ ямар нэг шилэн хүмүүс аваад хойч ихтүүч нэ. За хоёроор болсон уу? Тэгэхээр чинээс тийм нэг өөдөөс нь хараарай. За тэгээд баруун 20 хүний баруун гол талд нь авах гараа өгчээ. Баруун гол яах вэ? За 20 хүнийх нэг нь гараа өгье. Нэг нь гараа өгье. За гараа өрсөн хүмүүс боолоо. За гараа өрсөн хүмүүс гараа болгож олно. За та бүхэн маш азтай хүмүүс юу гэхээр манай амтээс 2 байл дагаад хийгээрэй. За тэгээд та бүхэн яг үгээр хамгийн анх хуульч эрхцүүлч гэдэг мэргэжлийг тийм ингээд дипломын гадаж авах хамгийн ажил дээр гарч исэн тэр үеэр дурсан. За хэдэн сарын хэдэн жил хэдэн оны хэдэн сарын хэдэн байдیں۔ Тэ яг тэр үед хаана ажилд орж ирсэн, хамгийн анхны хийжсэн ажил чинь юу байсан, ямар мэдрэмжтэй байсан, тэ ямар хүмүүстэй хамт ажиллаж ирсэн, ер нь тэр юу болов айгуугаа дурсамжаар хуваацсан. За сая гар өрөөгүй хүмүүс хэдүүлээ нэг юмийнэ. Хэдүүлээ өдрөө өдөөсөө харахгүй. Нөгөө өдрөө харахгүй. Өөр тийш хараад хаашаа энэ сайхан заалт хийгээд энэ харагдсан ч юу самбаа харагдсан ч юу өдөө орон нутгийн лоо сайн өгсөн ч юу өөр тийш хараад өөр тийш хараад за тэгэхээр өөр тийш харж байгаа орон маань яах вэ гэхээр нөгөө хүмүүс маань дурсамжаа хуваалцсан байна шүү дээ. За ингээд 20 минут яриа тэгээд ирээд үдээ сэтгэлээ хуваалцсан. Тэхөө за эхэлж олно. How old is
аюу авах нь дуусч. За одоо бид сэтгэлээ хуваалцъя. Эхлээд сонссон хүмүүс юу гэж бодсон бэ? Та өөр тийшээ хараад байхад хүн танд нэг юм ярихад танд ямар санагдсан бэ? Тэгээд сонссон хүмүүс энэ сонслоо. За ямар санагдсан? Зүгээр л ярьжсэн. Тэр хүн үү? Танд ямар санагдсан бэ өөртөө? Надад зүгээр ойлгосон тэр хүн ярьсан. Өсвөртэй ойлгосон. Аха. Тэр нь харилцаа аягүй ингийн юм ойлгосон. За би шиг хаяалуу. Эхлээд сонссон. Эхлээд сонссон. Тэгээд сонссон. Хүү юм яриад байгаа ингээд өөртөө шахах. Өөртөө хэцүү сонсож байгаа. Тань аягүй хэцүү байсан. За яа. Та өөрөө анхаарах хайхамж байгаа шиг аягүй буруутай мэдэрчтэй суугаад гэсэн биш тийм. За тань хармаа санагдсан тийм үгүй юм ярьж байгаа чинь тэгэхгүй өөр тийш хараад хэвчээ тийм. Гой сонсогдоо гэсэн. За. Энд яарсан. Би юу сонсчихсан тэгээд яг ч гүйлгүй зэрэгцэж яг. Би шахуулын маргал. Хэний хүн ашиглахгүй байсан уу? Тэгсэн юм ингээд сонсогдоод байгаа юм. Би өөр нэг хат болтой надад чадахгүй. Би тань яг ярьсан үний үед танд ач холбогдолтой зүйлсэн ач холбогдолтой. За одоо эндээс ингээд өөр ойлголоо авч тэгээд айгу амар гоё юм баясгалантай гэсэн. Тийм юмсан зүг. Честно ингээд хүмүүс уураа. Тэгэхээр тэр нэг айгу гоё байсан сүүл рүү ингээд ярианы ирсэн дуурч мэдрэгдсэн байх тийм үү? А тэгэнгүүт яа буураад их юм тийм ач холбогдол mariад гэж бодогдсон. Намайг анхаарсан энэ юу вэ? За таахгүй ярьсан. Аач шиг ярьсан. аюу урт санагдсан. Тэр сонсноо ярьсан уу? Угаасаа ингээд үе шиг шахар гэж хаанаас нэг дүүж байсан. Ер нь бас сонсох тийм эргэлзэл үү. Байсан. Тэгээд сонсч болохгүй гэж хэлсэн. Сонсож болохгүй гэсэн үгээс өөр юм бодоо явцсан байх шүү дээ. За. Оо маш сайн. Тэгэхээр та энэ хүн хэдэн ажиллаж гэсэн энэ ямар гоё гэрч юм бэ? Би энэ шал бүрэн болоод байсан байх тийм үү? За маш сайн. За. Хэлсэн үү? Нөгөө маань яг аюу сүрэн юм шиг гэж байна. За нөгөө хүндүүлэх гэсэн юм уу? За. Нөгөө хүн яг
Би нэг анхаарахгүй болтой. Энэ хүн яриад байдаг энэ хүн одоо хамаач юм. Яа наа буруугаар бодчихгүй гэж аяг бодсон биш үү Би дотроо. цаад өөрийг бодоод энэ хүн юм надад хамаач юм уу бол надад төрдөг боловч энэ хүн надад хандаад яриад байдаг. Энэ хүн өөрөөр нь миний зүйлс зөвхөн хандлага төрдөг. Яа энэ надад сүр хандлагатай болчихгүй гэж аяг санаа зовсоосон. А харин эсэргээр энэ би дурсамжин гэж өдөөсө бодоогүй энэ хүн намайг юу оруулаа гэж бодосоо суугаад байсан шүү дээ. За. Та тэгээд эргээд би энэ хүний хүн гэсэн үг өөртөө нүгэл тэгээд уучлахгүйгаа өөрөө юм ярихаас болж байна. Намайг тааж тавьдаг гэдэг баталсан юм шүү дээ. Орчра та юу сэрэлэн байна. Байсан ч нотаа анхаардлаа. Анхаардлаа гэдэг. Байсан ч нурлаа. Хатад нэг 30 байсан даа гэж. Мама хаалт явуулчих. Оон дөрөс дуурах гараад та тий. Нураг очих гараад та яв бид нар дараа. Гараад ирэж орж ирээд ярьсан хүмүүсээс сэтгэлээ боолцохгүй. За манай офицер бас үсэж орж ирээд тэр чигээр.
Начта тургашин тамч амраа содда сайн уу? Оолтой содда сайн уу? Манайга сайн уу? Сайн байна уу? Сайн байна уу? Өдөр сайн байна. Агуулыг хийж чинь. За баярлалаа. Бороо байна уу? Бороо. Илүү заяа. Сайн байна уу? Өдөр минь түргийа. Намайг харж байна уу? Юу байна? Тоглож. Ано. Илпэ бямба сотачэ. Ой илпэ. Илпэ сано. Сано. Пи. Илпэ сано. 이거 갖다 놓잖아. 나 илпэ. 너 히티기 느낌에도. 바이오. сотачэ. сотачэ сано. сано. 세, ямар гоё. Таад ярьбар сонсоод байгаа шүү дээ. Төвшмээр хийж байгаа. Төвшмээр хийж бид хоёр яриад зэрэг ярих юм аа. Мано. Баярмаа зүгээр байгаа. Баяр би юу? TV에 있었다. 거의 그 뭐야? 누구 이랬대?
өдрийн байдлаар том байсан. Амар өөр явсан даа. Баярмаа энэ үйл ажиллагаа би гаасаа баяртай цаагаамаараа